Дараагийн бичлэгтээ тавтан морил өнөөдөр би та бүхэндээ шинэ сарыг тохиолдуулаад нэг бичлэг хүргэе гэж шийдлээ. Тэгээд шинэ сар маань одоо энэ оны сүүлийн шинэ сар болж таарж байгаа. Ерөнхийдөө шинэ сарны үеэр ямар нэгэн гуйлт хүсэлт хийхэд бас илүү тохиромжтой гэж юу ярьдаг штэ тий. Энэ 20, 21, 22 гэсэн өдрүүд маань бас энерги эрч хүчийн хувьд маш хүчтэй ийм өдрүүд болж таарж байгаа болохоор та бүхэн манаас энэ өдрүүдэд өөрсдийнхөө эрч хүч энергийг нөхөж авах одоо өндөр байх тал дээр анхаарах байхаа гэж бодоод юу хийж өнгөрөөвөл зүгээр вэ гэдэг тухай та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. 20 болохоор яг шинэ сарны өдөр болж таарж байгаа. Тэгээд шинэ сар маань үдээс өмнө 10 цаг 43 минут, Монголын цагаар бол 9 цаг 43 минутанд Нумын ордонд байрлж таарж байгаа ийм одоо шинэ сар байгаа. За тэгээд нэг бичлэг дээр бас ярьжсэн та юу тарина бид нар яг тэрийг авдаг гэдэг шиг бидний хэлсэн хийсэн үг үйлдэл бүхэн одоо хит дахин түн бум дахин өсдөг буцаж ирдэг ийм өдөр байгаа гэд 21-ний өдрийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээ 21-ний өдөр бол бид нар ямар зүйл өөрөөсөө гаргана буцаад яг тийм зүйлээ ингээд маш ихээр авах боломжтой ийм өдөр. Тэгэхээр бас эсэргээрээ бид нар сөрөг зүйл гаргах юм бол бас тийм сөрөг зүйлүүдийг дахин ингээд авах тийм магадaltaй учраас бас өөртөө ингээд ухамсарлаад тэр өдрийг өнгөрөөвөл бас зүгээр юм болов уу гэж бодож байна. За 22 бол би 22-ны өдрийн тухай бас ярьсан байгаа. Тэгээд энэ 3 өдрийн хүчтэй эрч энергийг бид нар зөв ашиглаж хэрэглэж өнгөрөөх юм бол цаашлаад одоо дараа жилдээ тий ер нь бас 3 жилдээ ч гэж бичсэн байгаа байхгүй юу. Амьдрал хэрхэн яаж өөрчлөгдөх гэдгийнхаа маш том одоо үндэс суурийг бий болгоно. За тэгээ маш том өөрчлөлтийн эхлэл гэж бас яригдж байгаа юм билээ. Тэгээд энэ үеэр бид нар ямар энергийг илүү их мэдэрч авах вэ гэхээр гарч байгаа энерги нь болохоор юмны эхлэл, шинэ амьдралын хэм маяг ч юм уу те шинэ дадал, шинээр өөрийн одоо бодлыг тогтоох, шийдэх, ухамсараа өөрчилж эхлэхээс гадна өөрийнхөө тодорхойлтыг гаргах би ийм хүн гэдэг ойлголт те ямар байдаг юм би яг ингэж баймар байна гэдэг тэр өөрийгөө тодорхойлж засаж шинчлэх гэсэн үг. Тэгэхэд энэ нь болохоор биднэрт маш гоё өөрчлөлтийг өгөх юм боломжтой. Учираас яг энэ энергийг ингээд энэ 3 өдөр бол маш их гаргаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрнгээрээ дамжуулаад өөрсөндөө тийм зүйлийг хийж чадах юм бол илүү одоо нөлөөлөх боломжтой гэдэг юм уу. За тэгэх юм бол юу хийж одоо энэ өдрүүдэд бас өнгөрөөвөл зүгээр вэ гэхээр яг томтой 3-4 зүйл байгаа юм л та. За тэгээ нэгдүгээрт нь болохоор өөрийнхөө цаашид яг хэрхэн яаж урагшлах тэр арга замыг тодорхой болгох хэрэгтэй гэж байгаа. Шийдэж өгөх хэрэгтэй гэж байна шүү дээ тий. Дунна живүний наритайка гэдэг байхгүй ямар бие гэдэг хүн болмоор байна вэ гэдгээ илүү бас нухацтай бодож шийдэж өгөх хэрэгтэй гэсэн үг. Би бас энэ дээр дахиад энэ үед бас бодж үзье гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол юу ч хийсэн болно те тодорхой нэг өгүүлбэрээр гол нь илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь шин зүйлийг туршихаас айдаггүй би гэдэг ч юм уу те маш зоригтой би гэдэг ч юм уу. Өдөр бүрийг одоо гоё догдолсон сэтгэл өөдрөг өнгөрөөж чаддаг би гэдэг юм уу те юу ч хийж болно. Яг ямар би болмоор байгаа гэдгээ шийдэж гаргана гэсэн үг. Өөр одоо юу гэдгийг те бусдын юу гэж хэлэхээс айх биш өөрийгөө сонсдог би гэдэг ч юм уу те маш олон зүйлүүд байгаа. Тэгэхээр та бүхэн маань ямар бий болохыг хүсэж байгаагаа тодорхой болгоод шийдээд өгүүлбэрээр бүр гаргаж бичих гэсэн үг. Тэгээ та бүхэн бас болно гэх юм бол комментээр бас үлдээж өгөөрэй. За тэгээд хоёрт нь болохоор өөрийн сөрөг талтайгаа нүүр тулах гэж байгаа байхгүй юу. За энэ болохоор та биднэрт ямар сөрөг тал байна? Хүн болгонд л байгаа тий. Тэгээ ямар нэг зүйл хий гэхээр ингээд бид нарыг хойшин татдаг, зогсоодог зүйл байдаг штэ тий. Тэрийгэ олж мэдэж анзаарч өгөх гэсэн үг. За тэгээ жишээ нь би нэг тэгмээр байх ингээл бид нар нэг юм хиймээр байх ингээл ингээ яг бодохоор гихтээ гэдэг ч юм уу нэг юм ингээл хойноос нь дагаал гараад ирдэг штэ. Гихтээ чи тийм штэ, гихтээ ийм штэ гэл ингээд бид нарыг нэг зогсоодог тий бодол байдаг да. За тэр чинь л яг бид нарыг нөгөө тушдаг, хүлдэг, бидний сөрөг тал, биднийг хөгжүүлдэггүй тал болж байгаа учраас яг тэр зүйлээ анзаарч өгөх гэдэг бол яг маш чухал. Тэгэхээр энэ энергийн өндөр энергийн үед тэрийг анзаарч өгөөд яагаад ийм бодолтой болчих вэ? Хаанаас юунаас би ийм сөрөг болчих вэ гэж юусоо хайх хэрэггүй. Тэр хайж ингэж шалтгаанаа олох гэсэн зорилго биш гол нь
тэрийг ингээ ухаж бодоод байх ерөөсө хэрэггүй учраас тэр сөрөг бодол гэдэг зүйлээ анзаараад тэгээд хэрэггүй гэдэг ингээ шийдэд хайна л гэсэн үг гол нь. Ер нь сөрөг бодол яг ганцхан зүйлээс ингээл үүсчдэг зүйл бас биш шүү дээ. Маш олон зүйлийн давхцал. За тэгээ маш олон жилийн цаг хугацаа явах бүрт ингээд нэмэгцээр байдаг тийм зүйл байдаг. Тэгээд тэр нь ингээ яг өөрийн бодол юм шиг болчдөг учраас бид нар тэрэндээ яг ингээд дасаад угаасаа л би юм хүн. Угаасаа л би ингэдэг гэд ингээ бүр бодцсон байдаг те. Тэгэхээр тэр би угаасаа л ийм хүн гэдэг тэрийгэ олж мэдээд хүлээд тушаад байгаа зүйлээ ер нь бол хэрэггүй гэд хайна гэсэн үг байхгүй. Ингэж чадах юм бол бид нар илүү их зүйлийг хийж чадна. За тэгээд ер нь бол өөрсдийнхөө цаашид хүсэл биелэх тэр зүйлийг ч гэсэн маш хурдан болгож өгөх тийм нэг маш чухал арга зам байгаад байгаа. За тэгээд гуравт нь болохоор өөртөө шудраг үнэнч амьдрах. Дүр эсэхгүй, өөртөө худлаа хэлэхгүй, за өөрийгөө хуурахгүй амьдрах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энийг сонсоод бүгдээрээ л би өөртөө худлаа хэлдэггүй ч гэдэг юм уу тэгжээж магадгүй л дээ. Гэхдээ хүн болгоо өөртөө ингээд худлаа хэлдэг. Яаж гэхээр одоо жишээлбэл өнөөдөр ингээд маш гоё амттай юм ингээд идмээр исэн ч гэсэн ямар нэгэн байдлаар өөртөө шалтак хэлээд иддэггүй ч юм уу эсвэл хийдэггүй ч юм уу зүгээр маш энгийн жишээ авч байгаа шүү дээ тийм. Өдрийн хоолнд одоо ингээд гоё өөрийнхөө дуртай юмыг идмээр исэн ч ажлын хүмүүс бүгд энэ газар хоолнд орох чинь за тий. Яг өмнөдөө өөртөө юм ч бол үгүй би наадах чи идэхгүй би энд дуртай юм идчих ганцаараа гихэл байхгүй тий. Тэгж бид нар одоо өдөр тутмын амьдралдаа маш олон зүйлээс шалтгаалаад өөрийнхөө тэр дуу хоолойг дарж амьдраад байт юм байна л да. Тэгэхээр бусад хүн юу гэх бол тий хүмүүс ийм үед одоо ийм зүйлд миний ийм хандлагад одоо дургүй байх гэдэг ч юм уу бүгд л ер нь яг ингэ бодохоор хүнд тааруулдаг штеп бид нар тийм мэдээж нэгэндээ тааруулж тохирч амьдрна гэдэг бас ер нь ухаан юм байна л да. Одоо энийг бол би бүр маш сайн ойлгож байгаа. Ер нь маш ухаан хэрэгтэй. За тэгээд хүнд тааруулж тохирч байна гэд өөрийгөө гээхгүй, өөрийгөө хаяхгүй байх гэдэгт л суралцах хэрэгтэй. Тэрнээс биш хүнд таарахгүй, тохирохгүй амьдрна гэж бол ерөөсөй байхгүй штеп тийм. Зөвхөн одоо амиа бодоод ч юм уу тэгж бол болохгүй. За тэгээд ингийн тулд өөрөөсөө бид нар чи яг яамаар байна гэдэг асуултыг бас байнга асууж сурах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд тэрэндээ байнга хариултыг нь өөртөөгөө хамт хайгаад ингээд ажиллаад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө хон шин гэж хэлдэг л дээ. Дотоод хон нээч гэж ярьдаг. Дотор байгаа тэр мөн чанар, дотоод сэтгэлийг сонсдог болдог. Тэгэнгүүтлээ өөртөө маш үнэнч шудраг амьдарч эхэлдэг. За би ингэмээр байгаа юм биш үү? Би ийм зүйл хиймээр байгаа юм биш үү? За тэгээд мэдээж одоо гэр бүл найз нөхдөдөө тухайн зүйл чинь таахгүй тохиолдол бас байгаа. Тэгэх юм бол өөртөө тэрийг ивээр ярьж хэлэх. Эсвэл нөгөө хүмүүстэйгээ би ингэмээр байна. Чи ингэмээр байгаа мэн. Тэгвэл энэ удаа хоёлаа чиний хар болъё, дараагийн удаа миний хар болъё гэдэг юм уу. Ер нь бол тийм нэг гоё харилцсан ярилцаж ойлголцох гэдэг л зүйлийг маш сайн өөртөө бий болгож өгөх хэрэгтэй юм шиг үлээ. Өөртөө шудраг амьдрах гэдэг те. За тэгээд өөртөө төвлөрсөн бие төвтөө амьдрах хоёр бол ерөөсөө маш том ялгаатай зүйлүүд байгаа. Тэгээд ер нь бол өөрийгөө анхаар те өөрийгөө ол гэл тэгэхээр манайхан донд одоо нөгөө биелгээд байх юм байна штэ гэж ойлгоод бас жоохон буруу ойлголттой байгаад байдаг хүмүүс байдаг. Тийм учраас маш сайн ялгаж ойлгож сурах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд дөрөвт нь болохоор өөртөө яг ингээ бүр зорж ингэж цаг гаргаад талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө яг тэр сайн зүг рүү хараад за талархаж боддог зүйл яг одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуулад талархах хэрэгтэй. За тэгээд аль болох энэ үед юу чухал вэ гэхээр өөрөөсөө дүүрэн байгаа энергийг гаргах хэрэгтэй гэдэг бол маш чухал. Би ийм зүйлүүд байгаа учраас миний сэтгэл бүр энд маш гоё сэтгэл хангалуун дүүрэн байна гэдэг тэр гоё дүүрэн энергийг гаргахаас гадна энерги өндөр байх тусам ер нь бол тэр талархал маань илүү хүчтэй. За тэгээд талархалж гэлтгүү хүсэл гэдэг зүйл ч гэсэн бас илүү хүчтэй болдог байгаа. Тийм болохоор баярлаа гэд яг энэ цаг мөчид те энэ 3 өдрийн аль нэгэнд талархлаа илэрхийлэхдээ энерги маш өндөр байна. За тэгээд дээрэс нь өөрийнхөө сэтгэл
гэдэг зүйлийг бас маш гоё дүүргэж өгөөд дүүрэн байлгаж агаад хэлээрэй гэж хэлмээр байна. Тэгээ энэ дөрвөн зүйлийг ер нь энэ 3 өдрийн альч өдөр нь бас хийж болно. Тэгээд өөртөө цаг заваа тохируулаад хийвэл бас зүгээр ах гэж бодож байна. Тэгээд ер нь харах өнцөг хандлага ингээд бид нар өөрчилсөн байхад маш олон зүйл өөрчлөгдөж ирдэг юм шиг санагдаад идэг байхгүй юу. Тэгэхээр жишээ нь амьдралд өөрчлөлт гарах үед бид нар санаа зовдөг, шаналдаг. Ер нь бол тэгээд идэг штэ ихэнхдээ. Мэдээж тийм зүйл байх ч гэсэн ер нь бол ямар нэг өөрчлөлтийг арай илүү өсөлт дэвшилт юм байна. Илүү сайжрах боломж юм байна гэд ингээд бодож чадаад явах юм бол бидний сэтгэлээр унах гэдэг зүйл ч гэсэн арай илүү багасдаг. За тэгээд дээрэс нь илүү урагшаа ингэж харж амьдрч чаддаг болдгийм болов гэж бас бодож байна. Тэгээд ер нь өөрийгөө өөрчлөнө гэдэг нь маш жижиг зүйлээс эхэлдэг. Өдөр бүрийн дадал байна хүмүүстэй нөхөрлөлөө засах байна. За одоо цаг ашиглах тал дээр өөрийгөө өөрчлөх байна. Шинэ арга барил өөртөө бий болгох. За тэгэл жижигхэн тэмдэглэл бичихч гэдэг юм уу. Өөрөөсөө яг яамаар байна гэд ингээд асуулт асуух, өөртөөгөө ярилцаж эхлэх. Тэгээд гоё одоо инээмсэглэж ээж гэдэг юм уу ер нь бол маш олон жижигхэн зүйлүүд байдаг л да. Одоо нуруу цэгт алхаж сууж байж гэдэг юм өөрөөсөө өөртөө ингээд эхлүүлээ гэвэл маш энгийн мөртлөө жижигхэн зүйлүүд зөндөө байдаг учраас та бүхэн маань тийм зүйлээс бас эхлүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. Өдөрт одоо ус сайн ууйч гэдэг юм уу. Ер нь тэгэл бид нар чинь энгийн амьдрал дээрээ ингээд өөрчлөх зүйлүүд их байдаг шүү дээ. Тэгж өөрчилж эхэлснээр л ер нь цаашдаа өөрчлөгдөх том зүйлүүдийн эхлэл болдог юм байна гэж би бол боддог болсон учраас өдөр тутмын амьдралдаа маш олон жижиг тэр өөрчлөлтүүдийг одоо санаж бодох болгондоо өөртөө ингээд бичиж тэмдэглэж аваад хэрэгжүүлэе гэж бодож явж байгаа. Тэгээд ирэхээр өдөр тутмын амьдралд ч тэр бидний сэтгэл зүйд ч тэр илүү гоё мэдрэмж төрж эхэлдэг юм шиг санагдсан. Тэгээд нэг жижиг зүйл сонгож шийдээд за тэгээд тэрийгэ өдөр бүр одоо хийгээд ингээд ухамсарлаад ингээд байнга хий гэж өөртөө бас бодоод үзээрэй. Тэгээд өөрийнхөө төлөө хийж байгаа бидний энэ зүйлд бас бидний бие эрхтэн за тэгээд бидний сэтгэл тэгээд цаашлаад бүр сүнсэн бие хүртэл ингэж баярлдаг. Тэгээд тэрнээс улбалаад бидний бие сэтгэл бүх зүйл ингээд баяр жаргалтай болж эхэлдэг гэсэн ийм уялдаа холбоо байдаг гэж би өөрөө яг итгэдэг учраас аль болох ер нь бас жижигхэн зүйлээс ч гэсэн гоё зүйлийг мэдрий гэж хүсдэг. Тэгээд одоо он дуусах гэж байгаа юм чинь та бүхэн өөртөө энэ нэг жил бүр маш сайн хичээлээ, чи минь сайн байлаа гэд гоё талархаж хэлээрэй гэж та бүхэндээ бас уриалмаар байна. Тэгээд бичлэгээ энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.